Тэгээ өнөөдөр одоо ээж байгаа хагас амир болгоно дээр ивэн цахсан болдог. Тэгээ энэ удаагийнхтайгаа одоо та бүхнээс хүрэлцэн ирсэндээ баяртай байна. За ингээд товчхон төслөө танилцуулаад тэгээд дараач манай за энэ хүн манаас маш их түүхтэй. Өтөөрийн сайн ингээд мэд орсон байгаа бас. Миний үйл ажиллагаа хүмүүлийн бүхэл үйл ажиллагаа дэмжиж ирсэн 10 жил хүмүүлийн сан сайхны үйл ажиллагаа хийж байгаа. Хүнд одоо тэнд өвчин өгдөө би туслая. Тэнд ядарсан юмтай би туслая. Тэнд хүүхэд хувцлах би хувцлая. Тэнд малчд хэцүү байв би энэ илгэвч нэмнээ оёе гэж бүх юм хийдэг 10 жил хүний төлөө бусдад ингэ сайн сайхныг төгөөс тусалж явдаг. Ийм одоо мундаг хүмүүлийн ирж байгаас хүрэлцэн ирсэн баяртай байна. Ингээд бас Баярмолдгийн 13 дахь хороонд одоо Батаа гэдэг юм мундаг ирчэнд амьдардаг. За би Баярмолдгийн 13 дахь хороонд ирэх юмтай дараагаар нэг хэсэг ажиллаж байхдаа ийм ихтэй танилцсан байдаг юм аа. 10 жил надтай одоо хүмүүлийн ажлыг хамтарч хийсэн. Юу их за ихчин авчих шүү. Би юм хийн шүү. За тийм өнчиг 30 хувцсан гэсэн ихчин бицүүр аваад очив. За тэр асуужийн газар ихчин очиж байгаа за хамт явъя. Би нэг хүүхэд хэдэн бидэн аваад очив гэдэг. Аюу олон жил хүмүүлийн ажлыг муу зэрэгцэн надтай чацуу юм шиг яваад хийдэг. Миний хүмүүлийн ажилд одоо найз дээр 8 настайгаас 80 настай надтай хамтраад ажилладаг. Тэгээ одоо миний бодит жишээ нь надад ихсэн хүрэлцэн ирсэн одоо талархтай ингэ танаа бас хэрэгцээ зөргөөд би харуулах та ингэ өөрийгөө бас хэлцэн дараа. Өнөөдрийн энэ бас ингээд бэлдсэн маш гоё өндөр зэрэглэлийн ширээ засалтай хамтдаа гоё халуун вино уусан энэ цагуудыг одоо өдөж өгтнаа гэж хамар маяг бас ингээд гоё цагаа зарцуулаад өнөөдөр амралтын өдөр хайртай хүмүүстэй энэ сайхан гоё хөөрсөн бидээс маштай цагаа өөрчилж бий байхгүй юу? Гэтэл ингээд бид нар тэр бүх зүйлс би яасан гэхээр яг мөрөнд байсан. Араас настай байсан бол төгссөн. Хамгийн нөлөө заахад амарсан зүйл чинь зарим оюутан болж байсан шүү дээ. Би насанд би сургууль төгссөн би улаан настай сургууль төгссөн. Би 19 настай сургууль төгссөн. Яг
өсөж байна уу? Танайд спас гэсэн ажил усын байгууллага нь өсөж байна уу? Яа хоёрын байгууллагатай өсөхгүй байхгүй юу? За хоёрын байгууллага бол яах вэ? Компанида гоё гаргаж байгаа нэг жилдээ нэг юм уу хоёр удаа нэмэрч юм аа тэр чинь юмны өсөж байгаа хэдэн өсөхгүй наа гэж. Гэхдээ төсөө ажил чинь та тийм агуу өсөхгүй юм шиг байлаа шүү дээ тий. Би одоо нөгөө ажил хийсээ болох сайн мэдээгүй. Гэхдээ харж байгаа юм ингээд машин ирж байгаа. Өө жигсаах мэсээ хийгээд өө мочиж цалаа өсгөхөөр харагдах байхгүй юу? Тэгэхээр бид нэг доохороо цалинжих болох юм байна тий. Доохороо цалинжаагийн үсгийг сонсож байна. Ой. Тий, доохороо цалинжих үсэж байна тий. Тэгэхээр юу гэж хэлгээд байсан бэ? Доохор өдрөөс өдөр төсөөд байгаа түр. Өдрөөс өдөр тунаахаа үед бид нар өөрөө түмрөө цалинжих асуудал юм байна гэж би хэлсэн. Яг тэгэхээр би мэдлэг угаасаа юуны цалинтай тэр 3 сэдвээр авчихсан. Нэг яг тэ нэг хоёр сая зэрэг апдейт хийх хүмүүс байгаа. Гэхдээ хоёр сая хүмүүс байгаа. Анзуугаар битээ идэж байгаа маа 2 сая зэрэг нэ анзаараа залхуулаа зэрэг хатгаа өгдөг байсан. Одоо энэ дээр хоёр гадаад хүмүүс хүмүүс чинь тэгээд нэг багт нэгээд дөрвөө исэн дөрвөө гэдэг ирчихдээ шүү дээ. Тэгэхээр бид нэр өөрсдөө асуулыг өсгөж өөрсдөө хүмүүсийн эсэхгүй байна. Надад бол нэг даяар нэг мэдрэгдэж байна. Яаж тэгэхээр бодлоо гэдэг юм чихээр төсөн статистик үзүүлж байгаа. Тэр нэсээ ахлахын сайтын учраас заавал үдийг хийж байна. Ашиг цаараа. Нэг юм ингээд маркетинг ингийн мэсэг амьдрал яаж болох юм те. Гэхдээ мэсэг амьдрал хэрэг нь одоо жишээлбэл та яг тийм үнэ авахтай. Бидний маран соцсон те. Яг тэгж тодорхойлоод хэрэглээ амьдралыг мэсэг амьдрал гэж хэлж байна. Одоо хоёр бодох юм байна. Танилцуулж байгаа зүйл маань аялал жуулчлалын одоо яг хамгийн шилдэг компаниг танилцуулж байгаа. Ягаад гэвэл хүн болгон аялал жуулчлалтай зүг үү? За тийм миний хувьд би одоо олон хүүхдээ ээж хүний зүгээс энэ компаниас өгсөн шалтгаан нь гэр бүлээр аялал жуулчлал. Гэр бүлээр та бүхэн амарсан тулаан бол би компанид бол гэр бүлээр аялал олон сайхан боломжууд одоо байж байгаа гэж үзэж байгаа. За компани маань мөр бол таваараа биш Америкийн нэгдсэн улсад 2013 оноос хойш слайд үзүүлсэн слайд байна. За нэг юм нэг бүтэн авч байгаа. За тэгээд компани маань хувьд Америкийн нэгдсэн улсад 2013 оноос хойш үйлчлэж байгаа. 12 жил болсон дэлхийн олон улсад цагдаа энэ удаа Калифорни очиж ажиллаж байна. За энэ компани одоо яг одоо өнөөдөр Монголоос 14 Токиод сая 400 мянган байсан. Нэг юм очно. Сая 400 мянган Токиод одоо аялаад явж байгаа юм байна. За одоо бид 6 сарын 25-нд Монгол улсаас 40 хүн одоо бид сая 650 мянган явж байгаа. Бүх өчтөр билет үзсэн. Тэгэхээр энэ компани